хоршоо байдгийн шагайн тойромшиг хашаандаа намхан дэрэм бүрл үрдэм дэрэм гэрээсээ гарахад үүр цайдаг байсан дэлгүүр дээрээ очихт нь нар гардаг байсан дэлхий үнэгчсэн херунаар дүнсээ усад зуулан алхан бүхий эсхийн гурлаан үргэтэн бүгд найрамдах улсын төрийн дуулаад игшилнэ нар өглөө дэрэм гурав насаараа ингэж л учирсан цэцвангийн хушууны хүний ганц хүү юм гинлээ цэцэг тираны дээсэн харуулд зогсож байсан юм гинлээ цэвэл долгор игчтэн залуудаан өнжиж хонож явсан юм гинлээ цэргийн дарга дагаад явчихаар нь гомдсон юм гинлээ холын хол сумнаас үнчнийг авч үрчилсэн холбоо анх байгуулахад өөрөн элсэн дэрми дүүрэн бихтэй шинэлсэн шиний нэгэн мэддэггүй юм аа дурдан гологцсон гоёлтой цэргийн наадам таньдгүй юм аа гэхдээ цавдар гоёхон хоймор хиймрэн явсан дэрэм цавг өгсөн халуун дан болоо салхин явсан дэрэм өргөмөл ганцхан охин дом болоо ижийн явсан дэрэм өрөөл ухаарахгүй тавилан дан болоо эзэн нь явсан дэрмээ дэрмхийн түшилсэн нэгдэл 60 жилийн тэмдэглэж байхад дээлэж солиогүй өвгөн жаахан гэртээ халуунтай байсан холбоо хоршоо хөлөө гурвыг хорвоо хэмээн тууцсан гутал нь зуугныхаа дэргэд түрийгэн даахгүй зулгаараа санаа алдах шиг гонигтай байсан хугацаагаар авсан одонгууд хурандагийн чэжин дээр чихэлдэж болсон юм үнэн дэнцэн дэрмийн ингэр дээр үгүй дээл ганцхан гялтайхан яагавэ магтъя гэж би магтаагүй манай сумынхан мартдаггүй юм өрөвдөе гэж би өрөвдөөгүй өөрөө л бодогдоод болтгүй юм шархам шиг толгод зээгэлсэн говь байдгийн шанд бараадсан торгоны хээшиг сум байдгийн шаглаалхан хээний өнцөг шиг жижигхэн байшин хоршоо байдгийн шагайн тойромшиг хашаандаа намхан дэрэм бүрл үрдэм шуудай гурил үүрсэн ч аз заяа минь гэж бодсон хоршооны дэрэм бууж үтлэх цоохор замбуулан буян заяа минь гэж залбирсан хорвоогийн дэрмээ дэрэм гэрээсээ гарахад үүр цайдаг байсан дэлгүүр дээрээ очихт нь нар гардаг байсан
тайлах вэ наран саран хоёр гэж түүнийг югаар тайлах вэ Ами сайхан нага гэж хатаран тайлия наран саран хоёр гэж цөмгөр тайлия дөрвөн осор гэж түүнийг югаар тайлах вэ хүзүүн өтөр заан гэж түүнийг югаар тайлах вэ хүзүүн дээр нэмэгдэн гэж түүнийг югаар тайлах вэ Татлагаар тайлия хүзүүнээр цаан гэж хөрээр тайлия хүзүүнээр мэлэн гэж ойгоор тайлия анд чандан гэж түүнийг югаар тайлах вэ алтан могоо шарван гэж түүнийг югаар тайлах вэ амчнаа гэж нэр тайлия алтан могоо шарван гэж Божингаар тайлия дарсан юу юм бэ Дэринхэн тэнгэрээс дэлхий буусан нэгсэр юмма дөрвөн хөлтийн амигаас өндөг дарсан мэлхий юмма Аратны амигаас чигүүр ургасан юу юм бэ Жингийн цагаан суургийг жинхэн хатан байгуулсан яварт гуны эхийг жанжаа хашин шинжилсэн жанжаа хашин шинжилсэн
That's what you do for us.
Эрхэм хүндэт үзэгчид та бүхэн засаг даргын тамгын газрын хамт олонны дамаг мөнгөлсөн хүмүүн заяа тоглолтод оролцсон ардын авьяаснуудаа халуун алгадагчдаар баяр хүргье. За 2007 оноос хойш одоо өнөөдрийн хүртэл 15 дахь удаага зохион байгуулж байгаа Төмөн нутгийн соёл урлагийн наадам. За энэ хугацаанд бол одоо анх зохион байгуулалт 9 байгууллага оролцож байсан. За үүнээс хойш бол 60 багийн одоо 1213 ардын авьяаснууд оролцож одоо энэ тоглолтыг 4965 үзэгч үзсэн тоо мэдээлэлээ. За энэ жилийн хувьд бол манай 9 байгууллага мөн оролцож байгаа. Дээр нь бас ардын авьяаснууд маань бас нэг дахин нэмэгдэж оролцсон байна. Төмөн нутгийн соёл 2022 урлагийн наадамд амжилттай оролцсон иргэд аж ахуй нэгж албан байгууллага за цаг заваа гарган хүрэлцэж ирсэн төмөн зөгчдодаа бас баярлж талархснаа илэрхийлье.